Таня Жеф хоёр бие биендээ тийм ч таатай ханддаггүй хоёр байлаа. Тэдний харилцан яриа хизээч аятай байдгүй бөгөөд уулзалт болгоны үеэр тус тусын санаа бодлыг илэрхийлэхийн төлөөх өрсөлдөөн болж байгаа мэт байдаг байв. Жефийн санааг Таня үл ошоож харин Танягийн ярихад Жеф хайхрахгүй үгийн тасалдаг байв. Коридорт тааралдвал тэд бие биенээ хараагүй юм шиг зөрдөг байв. Өвлийн нэгэн өдөр гэртээ харих замдаа Жеф замын төвжирлээс зайлсхийж товч замаар явхаар шийдэв. Тэр гэрлэн тохиороо ортож байтал гинт сонин чимээ сонсогдов. Машиныхан дугуй хагарчээ. Эргэн тойрны хартал харанхуй хоосон зам түүнд аюултай санагдаж эхлэв. Тэрээр гар утсаа авах гэтэл утас нь гарнаас нь мултарч суудал хайрцагны хооронд унжээ. Суудлыг хичнээн ч хөдлөсөн утсандаа хүрч чадсангүй. Яг тэр үед Таня бас л товч замыг сонгон харж явтал Жефийн машин зогсож байгааг анзаарав. Тэрээр Жеф дээр очиод би туслая гэв. Жеф түүнд юу босноо ярихад Таня түүнийг машиндаа суучих, миний утсаар машин ачих үйлчилгээ дуудчих, тэдний гэртэл хамтдаа хүлээж бай гэжээ. Таня түүнд ийхүү тусалсны ачаар Жеф удалгүй гэртээ харсан байв. Маргааш нь Жеф Таняг хараад өмнөх шигээ дургуйцал төрөхгүй. Харин халуун дотн мэдрэмж мэдэрч түүн рүү мишэн инээмсэглэн мэдлэв. Хэн нэгэн бидний төлөө ямар нэгэн сайхан зүйл хийхийг хараад яг л Жефэд төрсөн шиг нөгөө хүндээ илдэг зөөлөн хандах сэтгэл бидэнд төрж байгааг анзаарч болох юм. Энэ мэдрэмж талархах сэтгэлээс үүсдэг. Энэ мэтлэн тоолж баршгүй олон хүн бидэнд амьдрахад минь өсөн дэвшгэд минь хэмжээшгүй их тус хүргэж байгааг ухаан ойлгоход бидэнд ямар сайхан мэдрэмж төрхийг төсөөлөд үсэрэй. Хэрв та өнөө өглөө шарсан талхай идсэн бол тэр шарсан талхайг бий болгоход оролцсон бүх хүмүүсийн талаар бодоорой. Тэдгэр хүмүүс бол дэлгүүрийн худалдагч. Тэд талхайг өрж худалдан авалт хийхэд тусалсан. Талхайг зөөсөн жолооч, сав, баглаа, боодлол хийсэн хүмүүс, ачааны машиныг хийсэн, зам, дэлгүүр барьсан хүмүүс ч орно. Тарай тарж ургуулсан тариаланчид талхыг хийсэн хүмүүсийг ч мөн багтаан бодоорой. Таны гар дээр зүсэм талх очиход тусалсан эдгээр олон хүмүүст бас тусалсан маш олон хүн цаана байгаа. Ийхүү та өглөөнийхөө цаг ууж дуусаагүй байхдаа л дэлхийн талаас илүү хувьтай тэнцэх хүнээс хамааралтай болсон байдаг. Энэ бол бидний амьдарч буй орчлон ертөнцийн бүтэц юм. Энэ ертөнцийн бүх зүйл харилцан хамааралтыг харуулж байгаа нэг жишээ юм. Бүх юмс харилцан хамаарлын мөн чанартай гэдэг наад захын бодит үннийг ухаарахаас нааш бид дэлхий дээр амар амгалан тогтоож чадахгүй. Доктор Мартин Лютер Кинг Жуниор. Ийхүү хязгааргүй харилцан хамаарлын дунд оршдог ертөнцид бидний амьдрал тогтвортой үргэлжлэхэд мөч бүхэнд бусад хүмүүс ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулж байдаг. Бидний гэр орон, хоол хүнс, ундны ус, ажлын байр, зам тээвэр, цахилгаан эрчим хүч, хувцас хунар гээд энэ бүхэн бусад хүмүүсийн хүчин чармаалтын үр дүнд бий болсон байдаг. Биднийг асран өсгөж, сурган хүмүүжүүлсэн хүмүүсийг дурдаачгүй байхад л юм байна. Биднийг дэмжиж байсан багш нар, удирдлага, ажлын хамт олон, найз нөхөд бидний өдөр тутмын хэрэгцээг хангахад тусалдаг гэр бүлийн гишүүд. Бидний эзгүүд гэр орны маань харж хандж байдаг хөршүүд. Ийхүү бидний сайн сайхан байдлын төлөө хувь нэмрээ оруулж байгаа эдгээр хүмүүсийн аж тусыг ойлгон ухаарч, тунгаан бодож байх тусам бид уулзж байгаа хүн бүртээгээ уулзах бүртээ талархал, халуун дулаан сэтгэлээр дүүрэн харьцах болно. Бусдад талархалтай хандах нь хүмүүсийг илүү тав тухтай байлгаа зогсохгүй, дотн сэтгэлийг нэмэгдүүлж бид өөрсдөө ч илүү аз жаргалтай болдог. Судалгаанаас харахад энэ бүгд бидний эрүүл мэндийг ч тэлхэж байдаг. Талархах сэтгэл нь өөдрөг үзэл, баяр баясгалан, өгөөмөр сэтгэл, хүчтэй дархлаа, чанартай нойрыг бий болгодог. Талархах сэтгэлийг ойлгон мэдрэх, илэрхийлэх чадвар нь хүний төрөлхийн чадвар юм. Энэ нь найз нөхөд, хамт олон, нийгэм хоорондын сайхан сэтгэлээр хандах хандлага, харьцааны үндэс нь болдог. Харин талархах сэтгэлийн эсрэг нь надад юу тохиолдох вэ гэсэн байнгын санаа зовнил, айдас бөгөөд явандаа энэ хүний эрүүл мэндийг муутгаж, аз жаргалгүй болгоо зогсохгүй сэтгэл гутралд оруулах эрсдэлтэй. Бусдын тусыг санан барьж чаддаг дадлыг өөртөө суулгахын тулд байнга дадуулах шаардлагатай. Талархах сэтгэл бол уян зөөлөн сэтгэлээ хөгжүүлэх нь бусдын зовлон шаналлыг ойлгон мэдэрдэг энэрх сэтгэлийг өөрийн болгох гол гүүрэн юм. Бяцлахаас өмнө өөрийн тань хувьд маш чухал ямар нэгэн ур чадварынхаа талаар бодоорой. Хэрвээ тэр ур чадвар танд байгаагүйсэн бол одоогийн та байхгүй байх гэсэн тэр л чухал ур чадварын талаар бодоорой. Багш, эсвэл оюутан, зураач, эсвэл эрдэмтэн, тогооч, эсвэл барилгачин, совилогч, эсвэл эмч гэх мэт. Одоо тунгаан бодцгоё. Энэ чадварыг олж авахд таны хэн хамгийн их тусалсан бэ? Хэн таны санаанд орж ирж байна? Бяцлах дасгалаа хийж эхлэхдээ тэдгээр хүмүүсээ сайтар бодоорой.